Мууны талаар ямар нэг ойлголттой байна уу? Байхгүй. Ямар ч ойлголт байхгүй. Оруулж ирж байгаа орсон гэдгийг надад үнэлж болъё л. Яг юу ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй байж байгаа нийтээр нөх бөгнөж хөрмөлт гэлгээд сонстос шивсэн мэдээлэл алгата. Яг үнийг техниксээ ойлголт байхгүй. Явуулчихсан шашны хэсэг гоё юм байна. Манай дэд энэ одоо гараад л баахан залуучуудыг эрлэдэг гэсэн. Монгол хүний шашин шүтэх, эс шүтэх эрх Монгол улсын үндсэн хуулиар нээлттэй. Энэ эрх чөлөөний онгорхой том орон зайгаар гадны шашны элдв хориотой урсгалууд нэвтэрч өөрсдийн номлолоо монголчуудад тулган хүлээлгэж манайхан ч сургаал номыг нь нохой мэт дуулууртай мөрдөж хориотой үйл ажиллагааг нь цэцгэлүүлэн хөгжүүлж байдаг тухай мэдээлэл хэвлийн хуудаснаа олон гаргуулж ийм гаж үзэгдлүүд гадны улс оронд толгой хоргодох орон зайгүй болсон байдаг бол харин таатай хөгжих хөрс суурь нь манайд бэлэн байдаг бололтой. Тэдний нэг болох мууны тухай элдв сэтгэл сэртхийлгэн мэдээллүүдийг өнгөрсөн сар орчмын хугацаанд иргэн цэрэн долгор өөрийн цахим хуудаснаа бичиж тагнуулын ерөнхий газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор хандлаа. Тэр хэрээр иргэд сайн дураараа нэгдэж мууны гаж урсгалыг эсэргүүцэж байна. Нэртэй Facebook хуудасч нээж амжсан. Мөн Монголын оюун санааны эрхчлөө нэртэй төрийн бус байгууллага байгуулж мууны эсрэг үйл ажиллагаа явуулахаар иргэд нэгдэв. Ингэж энгийн нэг бүсгүйн эхлүүлсэн санаачлага олон нийтийн дэмжлэгийг авч үйл ажиллагаа нэрчимдсэн ч олон иргэд үнэн бод мэдээлэл хараахан авч чадахгүй байна. Иймд цензургүй агийнхан ээлжид эрен сурвалжлах нэвтрүүлгээ энэ сэдвээр хийлээ. Сүүлийн 2 сарын турш Монголын нийгэмд маргаан үүсгэж байгаа сэдэв бол мууны шашин, мууны гаж урсгалын тухай юм. Олон нийтийн сошиал ертөнц болон хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж нийгмийн бүх давхаргт маргаан мэтгэлцэн өрнүүлж чадсан энэ сэдвийн араас цензургүй сурвалжлага баг эрен сурвалжилсаар 30 хоногийн дараа та бүхэнд энэ нэвтрүүлгийг өргөн барихад бэлэн боллоо. Энэ сэдвийг анхлан хүндсэн хүн бол Цэнхэр Цэрэн хэмээн сошиал ертөнцид алдаршсан зураач Цэрэн Долгор бүсгүй юм. Тэр нийгэмд шүүлүүлэх үүргээ маш сайн гүйцэтгсэн гэж бид бодож байна. Харин бид энэ мөрөөр эрен сурвалжилсны хүчинд асар олон баримтуудыг, хууль эрх зүйн актуудыг олж авсан. Мөн маш олон хүмүүстэй уулзсан, маш олон гэрчүүд биднэрт хандсан. Энэ дундаас судалгаа хийсээр бид та бүхэнд 2 нэвтрүүлэг өнөөдөр хүрэхэд бэлэн болоод байна. Мууны шашин үнэхээр Монголд хэрэггүй юу? Мөн шашин мөн үү эсвэл зүгээр л нэг гаж урсгал уу? Энэ Монголын хүүхэд залуучуудад хэрхэн нөлөөлж байгаа? Бидний хойч үеийг хүмүүжүүлэхэд энэ гадны одоо шашны урсгал гар бие оролцож байгаа эсхийг манай нэвтрүүлгээс та бүхэн үзэх болно. Бидэнд хандсан олон хүмүүсээс зарим нэг хүмүүсийн аюулгүй байдлыг нь бодож бид нэрийг нууцлалаа, бас дүр төрхийг гаргаж чадахгүй байна. Ажил албан тушаалыг бас нууцлсан. Мөн өөрсдөө нууцлахгүйгээр алс холоос ирж бидэнд мэдээлэл өгöd бутсан хүмүүс ч байгаа. Ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Мөн гэдгийг зүгээр энэ бол маш том сэдэв. Зүгээр би олон дахин хэлж байгаа мөн гэдэг тэр одоо байгуулгын бүтцийн тухай цэрэн зөвхөн 5% л дэлгээд байгаа тийм. Зүгээр цэрэн гэдэг хүн юу гэж үздэг вэ гэхээр мөн гээд байгаа. Энэ одоо бүлэглийг улс төр бизнес хэрсэн энэ бүлэглийг бол зүгээр альва нэг улсын дотоод одоо үндэсний аюулгүй байдалд замдал хийсэн ийм хэсэг бүлэг улсууд гэж үздэг. Ерөөсөө явж үзэх юм бол цаана зүгээр л Солонгосын гаралтай нэг гэр бүл байгаа. Мөнийх нэг үгээр тайлбарлахад одоо яг өөрөө чинь асуусан ганц үгээр хариулахад ганц үгээр хариулахад хэцүү л дээ. Ерөнхийдөө тухайн улс оронд яаж орж ирдэг вэ гэхээр мөн маш олон шатлалтай орж ирдэг. Улс төрчдийн өргөтөх боловсролын байгууллага руу шургуулж, боловсролын системийг эвдэх, нийгмийн хамгийн эмзэг бүлгүүд рүү тийм янз бүрийн одоо буян ажил хийх, залуусын янз бүрийн сургалтаар өрхтөн татах ч гэдэг юм ингээд ийм асар том үйл ажиллагаатай цогц байгууллагын зөвхөн нэг хэсгийг л нэг ийм жоохон хэсгийг л цэрэн үнэлээ шүү дээ. Тэр нь юу гэхээр одоо мууны байгууллагын тийм ээ одоо тэр гаж урсгалыг дэлгэрүүлдэг, эсвэл тэрний түгээдэг тэр улсууд нь боловсролын яамд шургаад байна гэдэг асуудал. Хүний сэтгэв шууд хайрцагладаг байхгүй. Одоо жишээлбэл тэнгэрлэг зарчмал үнэн.
тэмгэлэг зарчмаас бусд нь худлаа. Яагаад худлаа болчихж байгаа юм бэ? Тэр уналтын ертөнцийг буюу энэ бүр яг шашныхын сургаал номлоор ярих юм бол энэ ертөнц дэлхийн ертөнц чинь сатаны ертөнц аахгүй юу? Тэр сатаны ертөнц гэж яг юу хэлээд байгаа юм гэвэл яагаад би зургт үзэж болохгүй? Яагаад би ном сонин уншиж болохгүй? Яагаад би дуу хөгжим сонсож болохгүй гэхээр энэ бүх ертөнц бол нүүл ертөнцийн учраас чи энэ бүгдээс татгалзах хэрэгтэй. Тэр утгаа эцгийнхээсээ хүртэл татгалзах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгэхээр муунийг одоо хүмүүс өөрсдөө янз бүрийг харж байгаа байх тийм ээ. Уншиж шүүж байгаа байх. Зүгээр миний хувьд дахин хэлэхэд энэ зүгээр нийгмийг салган тусгаарлагч тухайн улс орны үндэсний аюулгүй байдал зандал хийсэн ийм айхтар харгас бүлэг тийм хүмүүсийн нэгдлэл гэж хэлээ. Мөн бол шашин биш гаж урсгал. Нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн ихэнх нь ингэж тодорхойлж байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15-д шашин шүтэх, эс шүтэх хэрэгтэй гэсэн заалт бий. Хэрв муунийг шашин гэж үзэж эсэргүүцвэл хүний эрх чөлөөг боогдуулж хууль зөрчсөн үйлдэл болох тул цензургүй багийнхан муун гэж чухам юу юм бэ гэдгийн учрыг олохыг зорьсон. Муун гэж юу вэ? Муун гэдэг нь нэгэн солонгос хүний нэр юм байна. Сан Мён Мун гэж түүний жинхэнэ нэр нь. Энэ хүн 1920 онд Хойд Солонгос төрж 2012 онд 92 наснда таал төгсжээ. Тэр дайны үүмэнтэй зэрэгцсэн хорих лаграас амзулбан зугтаж өмнөд Солонгост очиж улмаар Америкийн нэгдсэн улсад суурьшиж амьдарсан байна. Дэлхийн нийтийг энх тайван гэдэг нэрийн дор нэгтгэж өөрийнхөө захиргаанд оруулж өөрийгөө дахин шүтүүлэхийг зорж шинэ номлол бий болгон түүнийг мууны шашин гэж нэрлсэн байна. Энэ үйл хэрэгтээ бүх амьдралаа зориулсан нэг юм. 1935 онд Иесус Христ түүнтэй биечлэн уулзаж энэхүү даалгаврыг өгсөн гинэ. Үр удман үлдээж чадаагүй Иесусийн захиалсыг тэр үргэлжлүүлэн 14 хүүхдийн эцэг болжээ. Бурхны даалгаврыг биелүүлэх гэж нэгэн насыг зориулахдаа нилээд хэдэн удаа шоронд орж элдв асуудалтай холбогдож байжээ. Шашны гажваруу зан үйлийг түгээн дэлгэрүүлсэн хэрэгээр 5 удаа, хүчингийн хэрэгээр 2 удаа, татвараас зайлсхийсэн хэрэгээр 1 удаа тус ялжээ. Тухайлбал 1946 онд Хойд Солонгос нийгмийн хэв журам зөрчсөн хэрэгээр 1948 онд хүчингийн хэрэгээр ял эдэлж байсан байх юм. Мөн түнчлэн бусдын хүсэл сонирхлыг боогдуулж хууль усаар хорьсон хэрэгээр 1982 онд татвараас зайлсхийсэн хуурамч хүчиг баримт үйлдсэн хэрэгээр Америкийн нэгдсэн улсын хуулиар 2 жилийн хорих ял эдэлж байжээ. Үгээр зөксөхгүй ариун хайр, ариун гэр бүлийг номлогч Мунгва 1943 онд 12 жил амьдарсан эхнэрээсээ салж өөрөөсөө 23 насаар дүү хан Хаак Жаавсгүйтэй гэрлэн түүнийг амьд дарихээр өргөмжилж өөрсдийгөө хүн төрлөختний жинхэнэ эцэг их хэмээн номлох болсон байна. Энэ одоо шашныг бол заримдаа шашин биш гэж үздэг. Яагаад вэ гэхээр энэ шашин одоо өрөмж заргаар гэдэг юм уу, иргэний байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, төрийн бус байгууллагын одоо нэрээр өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Тэр үйл одоо байгууллагуудын цаав одоо зорилго үзэл санаа нь болохоор мууны шашны номлол сургаал дээр одоо үндэслэж байдаг. Эднийхийг бол бас яг шашин гэж хэлээд хэцүү байхгүй. Ерөнхийдөө гэр бүлийн үндэстэн намансан сүлжээний бизнес шиг байхгүй. Бидэнд мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн боловч өөрийнхөө дүр төрх болон нэрээ нууцлахыг хүссэн нэгэн бүсгүй бидэнд хандсан. Тэрээр мууны зүгээс өөрт нь ирж болох аюул занал хийлээс зайлсхийж нэр болон дүр төрхөө нууцсан. Маллал ил гарахыг бол хүсдэггүй. Яг бол жоохон айдас байдаг. Ер нь бол чи гараад явсны дараа ч гэсэндээ чи ирэхгүй мө бүтэн сайнхаа үйл ажиллагаанд оролцооч гэж араас бас дууддаг. Ер нь бүр холбоо тасарчдаггүй учраас тэгээд ер нь бол энийг дэлгэхээс байдаг, айдас байдаг. Цензургүй багт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн Балдан гомб бол мөн л муунийхний өрхөнд орж сайн сайхан амьдрах, агуу болохын мөрөөдөлтөө автан хууртаж амьдралынхаа 7 жилийг тэдний дунд өнгөрөөсөн нэгэн. Гэвч тэрээр гаж буруу зүйлд уруу татагдж яваагаа мэдээд муунээс гарчээ. Түүнд дарамт шахалт бас л хангалттай байсан. Гэхдээ өөр шигэ олон залуусыг энэ солонгос гэр бүлийн төлөө морь нохой мэт зүтгэж хайрын цаг хугацаагаа алдахгүй гэсэндээ сэргийлж бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.
Би бол өөрөө яг ингээд төөрөлдөж явж байгаа зү тэ. Надад асуудал байсан учраас өөрөө төөрөлдөд яваад орсон. Дунд нь холилдсон, хутгалцсан тэ. Үндсэн гишүүн байлаа. Тэр хөрөнгө босгодог үйл ажиллагаанд нь оролцдог байлаа, явдаг байлаа. Ингээд төөрөлдөд. Тэгээ төөрөлдөж явж байгаа би одоо энэ сүмийг орхисон. Энэ хөдөлгөөнийг ингээд орхисон юм уу? Яг одоо ингээд тэ над чиг төөрөлдөд явж байгаа залуусаа яг одооноос тэ хаях хэрэгтэй, болох хэрэгтэй. Та нарт ерөөсөө айгаад ах юм байхгүй л гэж хэлмээр байгаа байхгүй. Зүгээр л орчих. Тэ төрсөн гэртээ харьцгаа. Тэр эцгийнхээ асарч хүмүүжил халамжил юу гэдэг юм те. Хайрл те гэр бүлдээ инэрэлтэй байцгаа. Тэ юм тэр жинхэнэ эцэг мэцэгтэй илэрээ явж байхад зүгээр л гэртээ л очиод тэр ажилд хайрлаа өдөлөл байж ах хэрэгтэй байхгүй. Жинхэнэ эцэг их гэдээ яриад байгаа хүмүүс нь одоо бид нарыг тэг харж байгаа. Одоо энэ үйл ажиллагааг ингэж явуулж байгаа харж байгаа. Хэрвээ энд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байх юм бол амьдрал одоо тий сайхан болно. Хэрвээ эндээс гарах юм бол тий ойр дотны хүмүүст чинь гэр бүлийн хүмүүст чинь ямар нэгэн муу зүйл тохиолдно. Ойр дотны хүмүүс чинь төхөл хагцал тохиолдох ч юм уу тий ямар нэгэн байдлаар муу зүйл тохиолдно гэж одоо айлгадаг учраас хүмүүс эндээс бол гарах хүсэлгүй байдаг. Хэдийгээр тэнд одоо итгэл хитрхи гүнзгий итгэл үнэмшилтэй хүмүүс ялангуяа гарахаас бол имээдэг. Ягаад гэвэл итгэл үнэмшил нь бүр гүнзгийрсэн учраас дөнгөж одоо төрийн бас байгууллагын үйл ажиллагаанд нь оролцож явж байгаад гарсан хүмүүс бол харьцангуй амар байдлаар гардаг. Нөгөө талаар мөн одоо бас тэндээс гарсан хүмүүсийг ийм сэтгэл зүйн одоо дарамт сүрдүүлгэнд одоо байлгадаг гэж хэлж болохоор. Ер нь бол Монгол хаах хэрэгтэй. Ямар үндслээр хаах? Нэгдүгээр хүнийг сэтгэлгээг хайрцаглаж шүү дээ. Хүнийг сэтгэлгээг хайрцаглана гэдэг чинь хүнийг манкурт болгож байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ манкурт болгоно гэдэг чинь манкурт болоор юу ч хийлгэж болно гэсэн үг. Дараагийн 2 дугаар хүндэслэл нь юу гэхээр Монголын соёл яс заншлыг өгөө хийх гэж байна. Тэр юутай холбогдож байгаа юм л дээ. Хүн эцэг бид нар чинь эцэгхийгээ шүтэж амьддаг үстэй. Ээжигээ бурхан мэд шүтэж амьдар гэдэг үстэй тийм. Гэтэл жинхэнэ эцэг болоод тийм миний төрөөс эцэг хүн биш болчихж байгаа байхгүй. Эцэг минь биш болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө амьдрах хайрлах сэтгэлгээ маань байхгүй болж шин. Энэ бол аюултай том одоо юу гэдэг нь бүр байж боломжгүй зүйл шалтгаан болж байгаа байхгүй. 3 дугаарт нь хүн өөрийнхөө хүслээр хайрлт дурлах хэрэггүй болж шин. Өөрийгөө хайрлсан хүнийг өөрөө сонгоод тэ өөрөө хайрлаад хүний хайр сэтгэлийг хүртэл ингээд тэ боомж ин гэсэн үг байхгүй. Өөрийн хүслээр гэрэлж болохгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэ бүр байж боломгүй хүний тархилгаанд ямар ч хүнийг сонссон гэхдээ нэг юм бодох байх гэж би бодоод байна. Дөрөв хүнсэл нь болохоор шүү дээ. Хүний бүр заяамал бүх эрхүүдээс татгалзах тэр нөхцөлийг үүсгэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэ ертөнцөөс тасарч ийн гэдэг маань юу гэж хэлээд байгаа юм бэ? Би дуу сонсох хэрэг байхгүй. Мэдээлэл авах хэрэг байхгүй. Тэр авж байгаа мэдээлэл чинь бүх юм тэгээ энэ сатаны ертөнцийн хүчраас чи эндээс татгалзах хэрэгтэй. Тэнгүүд надад нөгөө нэг тэр хайцаглагдана гэдэг сэтгэлгээ маань эргээд энтэй холбоотой байхгүй. Би ямар нэгэн байдлаар уран зохиол уншиж болохгүй байх нь. Би Петр Ильич Чайковскийн хөгжмийг сонсож болохгүй байх нь. Ягаад гэвэл тэр хүн чинь уналтын ертөнцийн хүчраас ч гэдэг юм уу те. Тэгээд яах нь зөвхөн тэр жинхэнэ эцэгт үндэссэн тэр сургаал үнэн бус нь бол ерөөсөө юу ч биш гингүүд миний яасан нөгөө нэг төрхөг зайсан займал эрхүүдээ бүгдийг хаан боомлж байгаа байхгүй. Тэгээд ер нь зүгээр хүнийг амьдраа нь оршуулна гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм? Байж болох юм. Хизээч байж боломгүй асуудал байхгүй. Болохгүй. Тийм учраас энэ нэг нэгдлийн хөдөлгөөн ч гэдэг юм уу те энэ нэг нэгдлийн хөдөлгөөнтэй холбоотой тэр иргэний нэгэн байгууллага ч гэдэг юм уу те дөрөв урилгаад те ямар нэгэн байдлаар нийгмийн сайн сайхны төлөө гэж үйл ажиллагаа явуулаад байгаа тэр бүх байгууллагууд бүгдийг Монголоос гаргах хэрэгтэй. Тэгээд дээр нь бүр нэг зүйл хэлчихье те би өөрөө энэ сүмд одоо юу яг ийм нэгдлийн сүмд өөрөө 7 жил байсан үний хувьд энэ бүгдийг баталгаатай хэлж чадна. Улс орнууд үүнийг хоригдж байна. Учир нь улс үндэсний аюулгүй байдалд сөргнөлөөтэй гэдэг дүгнэлтийг хийсэн дараах баримтаар нотлогдно. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Киргиз улсын шүүх Мууны шашныг эв нэгдлийн сүмийн үйл ажиллагааг уламжилт шашны эсрэг суртал ухуулга явуулж үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй гэж үзэн хориглов. Оросын холбооны улсын шашны удирдлагууд Муунийг хүчтэй шүмжилж тус улсын Дуумаас тусгай хяналтын байгууллагад үүрэг өгч Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээс хөөн гаргах шийдвэр гаргав. Сингапур улс иргэдийнхээ шашин шүтэх эрхийг хязгаарлалтгүйч Мууны шашныг дэлгэрүүлэн үйл ажиллагаа явуулахыг хориглов.
Германы дотоод хэргийн яам шашны гаж урсгалын зохион байгуулалттай үйл ажиллагааны улмаас хувь хүн нийгэмд аюул учирч болзошгүй залуу хүмүүсийн амьдрах хэв маяг уг үндсээрээ алдагдж байна гэж үзэн 1995 онд Мүүнийг үндэслэгч Сан Мён Мүүнийг эхнэрийнх нь хамтаар өөрийн орны хил нэвтрэх эрхийг хаасан. Энэ шийдвэрт Шингээний 14 улс ч тухайн үед нэгдэж байсан. Та гаж урсгал гэдэг юм л яг юуг нь гаж урсгал гэдэг. Юуг нь яг гаж гэдэг. Гаж гэдэг дээр би 3 хүн жишээ хэлье. Өнөөдөр насанд хүрээгүй Монголын иргэдийг тийм ээ янз бүрийн сайхан бүлгэм дугуулуудаар уруу татаад аваачаад сургалтанд сургаж байгаа нэрээр цусланд аваачаад тэдгээр хүүхдүүдийг эцэг эхийн хараа хяналтгүйгээр одоо оршуулах ёслол хийж байна. Өөрөөр хэлбэл нүх хугацсан, ас бэлтцсэн тэднэр хамгийн амьдралдаа өнөөдөр чиний амьдралын эцсийн өдрөө гэдэг үгийг гэрээслэл гэрч одоо бичүүлээ. Тэгээд оршуулж байна. Энэ хэвэн юм уу? Намайг үзэж байгаа бүх хүн энэ хэвийн үзэл үү гэж асуух. Хоёрдугаар нь өнөөдөр эмэгтэйчүүдийг гэр бүлтэй болгох, эр байна уу, ийм байх нь хамаахгүй. Зүгээр энэ хин нэг тийм ээ гэр бүлтэй болгох нэрээр мөн эцэг зааж байгаа гэд хүмүүсийг одоо өгсөн хүнтэй суулгаж өгсөн хүнтэй гэр бүл болгох тухай яриад шүү дээ. Энэ хэвийн үзэгдэл үү? Гуравдугаарт ерөөсөө бид нэр хэдийнээсээ тийм ээ монгол хүн эцэг эхээ гэж дээдлж ирж байсан ард юм. Аав ээжигээ өвөө эмээгээ гэж тийм ээ шүтэж ирсэн ард юм. Өнөөдөр бид нар энэ үндэсний уламжлал нь алдагдаад одоо аав ээжигээ шүтэх биш харин тэр мөн гэж хүнийг шүтэх болж эхэлж байна. Аав ээжигээ бүр үзэн ядтал нь энэ одоо тархинд нь сууж штэ. Тэгэхээр энэ хэвийн асуудлуудыг яасан бэ? Эцэг эхээсээ татгалсан зэ яагаад бол намайг төрөөсөө эцэг хүн шууд нүгэлт хүн болчихж байгаа. Нүгэлт хүмүүсийн үр удам болж байгаа учраас түрүүний нөгөө дахин сэргэлттэй холбоотой ойлголтоор бол би яагаад дахин төрч юу гэдэг маань нөгөө төрөөсөө эцэг эхээсээ татгалзаад тэдний чинь дахин сэргээхийн тулд би одоо авралын үйл ажиллагаанд оролцсон яваад байгаа. Тэднээс татгалзнаа гэдэг маань хэрвээ би тэднийг сүмд оруулж ирч чадахгүй бол тэдгээр хүмүүс нүгэлтэйгээ хэврэг үлднэ. Тэгэхээр яах нь вэ? Тэр хүмүүстэй бол биш би жинхэнэ эцгийг даах хэрэгтэй болчихж байна. Тэгэхээр нөгөө Сан Мён Мүүнтэй Хагчаа Хан Мөн гэдэг хүмүүс ч болохоор жинхэнэ эцэг болоод миний эцэг бол одоо юу гэдэг эцэг болчихж байгаа. Тэгээд тэр хүмүүс өвдлөө, хавлаа, зовлоо, шаналлаа гэхэд бол би энд мөргөл үлдээ залбираа сууж яхах нь чухал болохоос шүү дээ. Би тэднэрт очиж одоо юу гэдэг тэднийг очиж асарч тааглах одоо юу гэдэг те нөгөө элбэрэл дөрөв хүүхдийнхээ одоо юу гэдэг аш тосыг үзүүлэх ямар ч тийм боломжгүй болчихж байгаа байхгүй. Жишээл 1997 онд манай ээж нас орж ирсэн. Тэгээд гэтэл манай ээж өвчтэй байсан уу гэж байсан. Тэгэхэд би тэнд хамгийн харамсалтай юм одоо юу гэдэг би тэнэг царайлаад бурхны авралын үйл ажиллагааны төлөвлөгөөд ээжигээ асахгүй гэрт нь орхиод явжсэн тохиолдол байж л байдаг. Тэгж яхад би ээжтэйгээ уулзч чадахгүй өөр газар өөр хүний хүүхд тасраад байж аршин. Хүн чинь нөгөө нэг болж игэл бай төрөөсөө эцэг ихээр толгойн төсчихсэн гэж бодож явдаг хүн чинь тэг төсч чадаагүй да харамсал явж байгаа байхгүй. Энэ бол миний хувьд бол аюул харамсалтай. Энэ дууг монголчууд хамгийн хайртай эрхэм дээд аавдаа зориулж дуулдагсан. Гэтэл төрсөн аав ээжийг нь үүсгэж буй нэгэн солонгос өвгөнд зориулж дуулж байгаа монгол хүмүүсийг та нар харж байна. Тэгвэл ийм шүтэгдэж залуусын тарих зүрхийг өөртөө татсан мөн гуайн дэлхийн нийтэд хөдөлгөөнд хэлбэрээр мөнгө босгож татвараас зайлсхийдэг гэдгээрээ алдарсан гаж зуршилтай нэгэн гэж тодорхойлогддог юм байна. Тэрч бүхэл төрсөн хүүгийнхээ найз охиныг нь өгсөн хүүтэйгээ гэрлүүлсэн нэгэн билээ. Түүний бэр, том хүү бас төрсөн охин нь Мууны гаж явдлыг хүлээн зөвшөөрдөггүй гэдгээ дэлхийн нийтэд зарласан. Энэ бичлэгүүдийг та бүхэн интернетээс үзэж болно. Монгол залуусын тарих хэрхэн яаж угаагдахаараа амин хайртай аавдаа зориулсан дууга төрийн далбаатайгаа хамт бүхэлдсэн байж ийм дуулна вэ. Хордог шалтгаан нь бол хувь хүнийг гэр бүл хамт олон нийгмээс тусгаарладаг цорын ганц үзүүлэлтээр
хязгаарладаг байхгүй. Ямар ч хүний эрх байхгүй. Тэгвэл үг дууг зайлуулаад одоо яг баш мэлгэн тарахтар няцтай тас. Хавх хэрэгтэй. Яахлаар ингэж юм болгонд хүний эрх мэл гэж гач юм ярьж байна. Энэ чинь үзэл суртал байхгүй. Энэ өөрөө шашин биш. Карт байхгүй юу? Олон оронд хориглогдож байна. Европын албаны улсуудад бол энэ тухай асуудлыг ярилцж байна. Кыргызстан улс шууд бүр шүүхийн шийдвэрээр энийг хориглолцлоо. Тэ? Өмнө Солонгост бол энэ шашны тухай ярих юм бол бүр хориотой зүйл. Тэгвэл солонгочууд өөрсдөө хүлээмжшүүлдэг. Тэгээ нэг аюул нь байна. Хамгийн том аюул нь ерөнхийдөө солонгос яс заншил. Бид нар солонгос гана зөндөө үзсэн шүү дээ. Солонгочууд эцэгтэй яаж ясч мөрөгдөг вэ? Яг л тэр яс заншлаар тэр жинхэнэ эцэг юм монголчууд мөргөөд залбираа сууж идэг байхгүй. Гэтэл бид нар чинь ямар яс заншилтай ард түмэн мэлээ гэдэг бас бодох хэрэгтэй. Бид нар өөрсдөө гэсэн хэлтэй. Тэгээ нэг аюул нь байна те. Нэг бурхны дор нэг үндэстэн байх хэрэгтэй. Нэг хэл соёл заншил байх хэрэгтэй гэдэг нэг номлоод идэх байхгүй. Мөн буюу нөгөө жинхэнэ эцэг их бол таны жинхэнэ юунд нийгэм бэлтгэж өгнө гэсэн. Энэ номд сургаал нь бол энэ нөгөө үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл гэсэн энэ юутай бол зөрчилдөд байгаа. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал гэж байгаа. Монгол нүүдлийн одоо соёл иргэншилтэй уламжлалт одоо ахс ихсээ хөндлөлтэй гэр бүл аав ээжийнхаа ном сургаалыг сонсдог. Гэтэл тэр одоо ёсыг өгөөсгээд тэгээд жинхэнэ өөрийнхөө нөгөө шашны номлогч гэдэг юм уу жинхэнэ эцэг эхийн ном сургаалыг даах гэсэн ийм заалтууд байж байгаа. Энэ дээр хүн ам удмын сангийн аюулгүй байдал гэдэг. Тэгэхээр Монгол бол одоо гэр бүлийн байдал, гэр бүл төлөвлөлт гэдэг одоо тий улс орны тусгай тийм бодлогоор ирж идэг гэр бүлийн хуультай юм ус. Гэтэл тэр одоо шашны зан үйл байгууллага дээр бол Монгол хүн бол гадны одоо иргэдтэй одоо хуулиулахыг бүр зохион байгуулалтаар ингээд зохион байгуулж хийж байгаа. Энэ бас нэг одоо юутай зөрчилж байгаа. Энэ хуулийн заалттай зөрчилж байгаа. 89 онд Европын холбоо тогтоол гаргаад моны шашныг дэмжихгүй байх одоо аливаа үйл ажиллагааны хоорондсон тогтоол гаргаад Европын холбоо бүхлээрээ харагдав. Оросын холбооны улс бол ингээд нэг хотуудаараа тогтоол гаргаад баг бүрэн орсон. За манайтай адилхан жишээг бол Киргизний хэсэг манайтай адилхан маанагтаж авч ирсэн. Бас хоримсон. Ятад бол бүр хавтуулахгүй. Гэх мэт чинь ингээд шахан зайлуулж байгаа. Одоо манайх л үлдээд байгаа байхгүй. Тэнгээр хангаг бол. Тэгэхээр хин нэгэн хүндгэл ёстой. Тэр нь одоо санаандгүй цэрэн байна уу, одоо өөрөө байна уу, тийм ээ саран байна уу, энэ бол нэг чухал биш. Энэ асуудлын хөндөд байгаа тэр асуудлыг л харах хэрэгтэй. Магадгүй насан баяр байх нэг чухал биш. Насан баярын оронд хин ч үеж болно. Зөвхөн өнөөдөр насан баяр гэдэг хүндэлтийн сууж байгаа учраас би насан баяр гэж хэлж байна, тийм үү? Бас нэг нэр заах хэрэгтэй үстэй юм чинь. Яхахгүй би тэр хүний тухай ярьж штэ. Гэхдээ би тэр хүний хувь хүнийг би танихгүй. Би зөвхөн боловсролд оруулж байгаа тэрний тэр гажиг одоо гэдэг миний хар бол гажиг тэр одоо үйлдэлүүдийг л зогсоомор. Анх цахим ертөнцөөр Мууны эсрэг дуулианыг эхлүүлсэн Цэрэн Долгор үсгүй Мууны гар хөл болсон Насан баяр гэгч эмэгтэйг боловсрол соёл шинжилх ухааны яамд стратеги бодлого төлөвлөлтийн газрын дараагаар ажиллаж байгаа нь буруу гэсэн мэдээлэл хийж түүнийг авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газарт хандаж шалгуулахыг хүссэн. Та Насан баяр гэдэг хүнийг яагаад онцлоод байгаа юм бэ? Насан баяр гэдэг хүн одоо Монгол улсад мөн орж ирснээс хойш 20 гаруй жил өнгөрцөн байна л да. Тэгээд тэдний анхдагч одоо 3 үе байгаа юм. Анхдагч үе, дунд үе, одоо сүүлийн шин залуу үе гэдэг. Тэгэхээр Насан баяр бол хамгийн анхны мөнч одоо анхдагчдын нэг. Тэгээд дээрээс нь адислал авч гэр бүл болсон. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр мөн эцгийн цаанаас нь та ир суугаад холбож гисэн хүн. Энэ утгаараа юу гэсэн үг вэ гэхээр мань хүн бол одоо ерөөсө 100% мөний сургаалыг дагагч хүн байхгүй. Тэгэхээр өнөөдөр ийм гаж урсгалыг даадаг ийм хүн тийм ээ Монголын боловсролын яамд байх ёсгүй. Аливаа улс оронд ингэж үйл ажиллагаа явуулж эхлэхдээ одоо эцсийн зорилго нь бол улс төрд орох тий улс төрийн шийдвэр гаргах төвшөнд орж ажиллах ингэснээрээ тухайн улс үндэстнийг аварна гэж ярьдаг. Энэ одоо ингээ эргээ бодоод үзэхэд энэ одоо тий зорилго нь бол биелээд явж байгаа юм байна гэж бол би дүгнэж байна. Одоо Насан баяр гэдэг хүн мөнтэй холбоотой гэдгийг танд нотолж чадах уу? Хэдэн мянган зураг байна. Хэрэг цэрэн гэдгийг та нар хийм бэ гэдгийг та нар миний үйлдэлийг харна шүү дээ. Яг тэр шиг би тэрүүний үйлдэлийг л харж шүү дээ. Нотлох зөндөө олон баримттай. Дээрээс нь хамгийн гол нь 90 онд бишээ 2000 хонд гэрчлэл аваад
нөхдөөгөө суусан гэдэг баримт чинь интернетээр байна. Та нар өөрсдөө ухах хэрэгтэй байхгүй интернетээр байна. Энийг цэрэн нэг зохиогоод яриад байгаа юм биш үү? Болоогүй тэр дээр нь цаана чинь маш олон энд мууны ийм нэг том нэг их 50 гэсэн нэг ийм том малгай байна да янз нь тийм ээ. Тэрний доор байгаа тэр одоо олон одоо дэлхийн их 50-ны төлөөх байгууллагын одоо энэ олон бүх байгууллагуудын шаталсан маягаар ингээд мань хүн одоо удирдах явсан. Тэгэхээр чинь зэрэг юу гэсэн үг гэхээр шууд энэ байгууллагуудад холбоотой гэсэн. Тэгвэл боловсрол соёлын шинжилх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр харин өөрөө юу ярив? Өөрийг чинь одоо мууны урсгалыг шүтдэг. Энд бол одоо жинхэнэ шалгарсан муунист гэдэг юм мэдээлэл одоо шүү дээ. Энэ үнэн үү? Худлаа гэдгийг та юугаар нотлох юм? Шашин гэдэг зүйл бол хамгийн гол би ямар шашинтай байвал бодтой шашинтай. За тэр самын мөн гэдэг хүний бичсэн одоо тийм сургаал, онол гэдэг зүйлийг судалсан уу? Би судалсан. Күнзийг судалсан. Библийг бол би бүх талаас нь уншиж судалдаг. Судалж ирсэн. Дээр нь өгөхөр буддын сургаалын бол бүх буддын сургаалын бүх зүйлүүдийг би бүрсэн судлаад үзэхэд бол тэр бүх зүйл дотор өөрийн давуу талч гэж байна. Ижил зүйлүүд асуусан. Хатагтай Насанбаяр өөрийгөө муунист бишээ гэж үгүйсгэж байгаа боловч түүнийг гэрчлэх хүмүүсийн яриаг манай цензургүй багийнхан авч чадсан юм. Насанбаяр гэдэг хүнтэй бол би яг энэ дэлхийн их тайвны төлөв залуучуудын холбооны үйл ажиллагаанд одоо анханасаа орсон цагаасаа эхлээд ер нь хамт ажиллаж байсан. 2002 он хүртэл хамтарч ажиллаад за мөн тэр одоо төв гэж нэрлэдэг. Тэгээд төв дээр бол нэг дараа нэг хэсэгтээ бол хамт амьдарч байсан. Би бол энэ хүнийг бол сайн танина. За тэгээд энэ Насанбаяр гэдэг хүн бол одоо ажиллалд орж байгаа хүмүүсийн ажлын үйл ажиллагааг бол яг Эрдэнэтэд бол яг зохион байгуулж одоо биечлэн зохион байгуулж исэн хүн байгаа. Тэгээд одоо олон мянган эмэгтэйчүүд ялангуяа Эрдэнэ дотоос бол миний мэдхийн нэлээд олон эмэгтэйчүүд бол Солонгос хүнтэй гэр бүл болж Солонгос улс руу одоо явсан байна. Насанбаяр дээр сүмд бол идэвхтэй биш байсан. Бүхэл үйл ажиллагаанд нь оролцоод явдаг л байсан. Тэгээд дээрэс нь 2000 онд бид нар хамтдаа Москва руу явжсэн. Яагаад тэр Москва руу очих болсон шалтгаан нь ерөөсөө Хёнжинийн гэдэг хүн Москвад ажил хийгээд эндээс Монгол гишүүд 20 хүн бүгдээ хамтдаа л явжсэн. Маш идэвхтэй гишүүд. Худлаагийн үйл одоо юм зураг байж л байна. Энд дээр Насанбаяр өөрөө байж л байгаа. Боловсрол соёлын шинжилх ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр гэж хүн байдаг. Энэ хүмүүнтэй холбоотой юу? Энэ хүмүүнтэй холбоотой. Хүн хөдөлгөөнтэй холбоотой. Энийг бол одоо биеинд ажиллаж байгааг хувьд ч гэсэн бас хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ хүн одоо ягаад үүнтэй холбоогүй байгаад байгаа вэ гэдэг өөрөө тайлбарлах хэрэгтэй байхгүй юу? Нэвтрүүлгийн явцад бид нэгэн сонирхолтой зүйлийг олж мэдлээ. Манай нэвтрүүлэгт сайн дураараа ирж ярилцлага өгсөн Альмаа багшийг Насанбаяр урд өмнө дарамтлаж байсан байх юм. Таныг нэг эмэгтэйг дарамтлсан гэж манайдаас ярьслага өгсөн. 2006 онд тэр хүн мууны талаар явж байгаад болсон юм байна. Нэг жил хэртээ тэр одоо мууны сургаалд авч бас нэлээ явсан юм байна. Тэгээд сүлдээ болсон юм байна. Тэгэн гоо та уцтаж дарамтлсан байна. Би тэгж хэлжсэн гэж санахгүй юм л да. Тийм юм хийхгүй нэгдүгээр. Би тийм хийсэн бол тийм үгүй биш үү тийм. За Насанбаяр гэдэг хүн өөрөө над руу 2006 оны би 2002 онд гарсан. 2006 оны үед одоо ярьсан. За тэр үед одоо тэр сүмийн үйл ажиллагаанд оролцож болохгүй, тэр төрийн бас байгууллагын үйл ажиллагаанд оролцож болохгүй гэд хүмүүст хэлснийг сонсоод над руу өөрөө утсаар яриад чи яагаад хүмүүс ихтэй одоо манай төв рүү явахт нь саад хийгээд байгаа юм бэ? Хэрвээ ингээд те өөрөө гарах мөрөөрөө гарахгүй ийм байдалтай хүмүүсийг ингээд явуулахгүй байх юм бол чиний эргэн тойрон чи ямар нэгэн муу зүйл тохиолдно шүү гэд ингэж одоо намайг сүрдүүлжсэн гэж одоо хэлэхэд болно. Оросын холбооны улсын нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, боловсролын яамны орлогч сайд асан Александр Асмалов нэгэн үе мууны урсгалын гол төлөөлөгчдийн нэг байсан түүхтэй. Тэрээр үүнээсээ болж ажил албан тушаалаасаа огцроо зогсоогүй хожим нь мууны урсгалаас татгалзаж энэ талаараа би мууны хөдөлгөөнийг сайн мэднэ. Тэр дундаа
сургуулийн орчинд хэрхэн нэвтэрч хүүхдийн оюун санаанд яаж нөлөөлөхийг оролддог талаарч сайн мэднэ. Энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө хүний ухамсарт нөлөөлөх арга зал юм. Ялангуяа хүүхдийн ухамсарт нөлөөлөхийг оролддог энэ хүүхдийн бие хүн болох хөгжилд ноцтой аюул учруулдаг гэж ярьсан байна. Харин манай улсын боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд үүний талаар юу ярихыг сонсъё. Насанбаяр гэдэг хүнийг яагаад ажлаас нь харахгүй байгаа юм бэ? Яагаад өөрчлөхгүй байгаа юм бэ гэдэг одоо юу гэх юм? Саналууд их явж байна. Насанбаяр гэдэг хүн үнэхээр одоо мууны шашны номлогч байсан. Олон гэр бүлүүдийг хооронд нь зуучид суулгасан гэдэг тухайгаар ярьсан ярилцлага интернет яваад байна. Тэгэхээр тийм хүн боловсролын яамд одоо ингээд газрын дарга ашиж болох уу? Эсвэл болдгоо юм уу? Ер нь бол төрийн албанд ордог төрийн албаны анкетын дотор нэгдүгээр шашин гэдэг юм алга. Чи ямар шүтлэгтэй юм бэ? Чи лалууд авахгүй чамаа Кристол авахгүй гэж хэлэхгүй шүү дээ. За мөн нь одоо Кристийн урсгал юм уу да. Энэ яаж байгаа. Тэгэхээр бол нэгдүгээр тэр хүн төрийн албанд ажиллах эрх байна уу гэдэг бол үндсэн хуулийн хэлбэрээр явах хэрэгтэй. Ганц төмөр гэдэг сайдын хувьд боловсролын салбарт хийсэн шинжилгээг энтэй холбож унахмааргүй нэгөр хэлбэл мөн гэдэг тань одоо ингээд Монгол 1 сая юм болохоор одоо гадаадын тагнуулууд гэдэг юм уу хин гэдэг юм мураахтай их сайн агын болдог. За энэ одоо би хэллээ шүү дээ. 1000 гаруй хүн оролцоод хийсэн ажлыг нэг хүн дээр авчиж наагаад чам тийм нэг хүн танаад ажиллаад байна. Тийм учраас наадчихсан. Болохгүй гэж ингэж одоо нэгүр хэлбэл Монголын урагшаа алхаж байгаа зүйлийг олж хангаадаг нэг юм үйлчлээд байна л. Нэг хоёр дахь нь яг төрийн албаны хуулиараа явах хэрэгтэй. Төрийн одоо мэрэгсэн албан хаагч яаж чөлөөлөх тэрний дагуу явах хэрэгтэй. Жишээлбэл бидний надад одоо яг гар дээр наад хүний шалгаач гэсэн төсөл алга. Одоо сайдынхаа үг тийм ээ. Одоо өөрөө хэлж ин Твиттерт хүмүүс хэлж ин тийм ээ. Фэйсбүүкээр хүмүүс хэлж ин. Би харж байгаа. Зарим сайн санаанаасаа шилж ин. Ангамрож энэ хатгасаа салахгүй чиний шинжилэл байхгүй боллоо шүү. Муулаа шүү. Тийм ээ. Ингээд одоо энэ фэйсбүүк дотор тийм зөвлөгөө надад зөндөө байна. Тэгэхээр та юу гэж бодож байна? Тэгэхээр бол би нэг төрийн албаныхаа хуулиараа л явуулах ёстой гэж бодож байна. Хууль зөрчих хэрэгтэй. Тэгээ хүний эрхийн комиссд энэ хүн хандах хэрэгтэй. Би бол Насанбаяр тийм зөвлөгөө өгч. Чи үнэхээр тэр мөнтэй холбоотой асуудлын боловсролын салбарт шулгуулсан байгуул одоо яваараа гэж хэлсэн. Хашир бол надад ямар цаас үзүүлсэн бэ гэхээр энэ асуудал жилийн өмнө тавигдаад би шүүхээр явсан юм аа. Миний хийж байгаа ажлыг мөнтэй холбож бүтгсэн. Миний хийж боловсролын салбарт хийж байгаа ажил шүү дээ. Жишээ оролцоо өгдөө байх юм. Энэ ажил дотор тийм зүйл байхгүй гэж шүүх шийдвэрээ гаргацсан. Шүүх шийдвэр гаргаад тэрийг тавьсан одоо факт CGM-ч гэдэг юм уу энэ сайтууд бол одоо энэ Насанбаярыг бүтгсэн байна. Бүтгэжээ. Тийм учраас бид нэр залруулъя гэдэг. Энэ залруулга хэдэн өдөр ч нэг боллоо гэсэн зөвхөнжүүд шийдвэр ингэж ажилласан. Тэгэхээр өнөөгийн боловсролын тогтолцоо энэ боловсролын яамыг салбар яамыг удирдах авч явж байгаа хүмүүс нэг л буруу ажиллаад байна гэсэн ойлголтыг би удаа авчлаа л да. Үгүй буруу ажиллаад биш эдгээр чинь ажиллаа мэдэхгүй байна. Та нар нэг юм бүгдээр бид нар монголчууд мэдэн штэ. Ер нь төрийн бодлого боловсролын салбарт хэрэгжих ёстой болохоос биш улс төрийн шоу явагдаж болохгүй. Энэ улс төрийн бодлогыг улс төрийн шоугаар сольж байна. Энэ бол гэмт хэрэг. Монгол дахь мөн ажиллаа. Манай цензургүй баг Монгол дахь мөний байгууллагуудын талаар хангалттай эрен сурвалжилсан. Монголд мөнийг их тодтолтой төрийн бус байгууллагууд нэлээд олон байна. Мөн Солонгосын 100% хөрөнгө оруулалттай байгуулагдсан компаниуд ч байна. Одоогоор Монголд хамгийн их хөрөнгийг эзэмшиж байгаа толгой компани East Garden HKK. Энэ компани толгой компани нь өмнөд Солонгос улсын Сөүл хотын Мампудунд байрлах Хан Мон Габел хэмээх компани байх бөгөөд эзэмшигч нь Солонгос улсын иргэн Кан Сон Сан, Шин Дун Ман, ИТ хүү хэмээх 3 хүн байна. Тэдний удирдлагаар Монгол компаниуд нь үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал мөнгөн бүрэн банк ус санхүүгийн байгууллага. 100-аас эмнэлэг. Сансари HKK, Инх ордон HKK,
Casa Villa Garden (HHK), Эдбүр өөрсдийгөө шалгадаг Accurate Audit хэмээх аудитын компанитай. Хамгийн сонирхолтой нь эдгээр компаниуд эзэмшигчээ байнга сольдог, солихдоо эхлээд худалдан авах гэрээ байгуулж, араас нь нууц хадгалах гэрээ хийдэг байна. Харин эцэст нь бэлгэллийн гэрээгээ натриотод бүртгүүлдэг аж. Бэлгэллийн гэрээгээр халахвчлан татвараас зултдаг байх магадлалтай юм. Бас нэг сонирхолтой зүйл анхаарал татлаа. Эдгээр компаниудын захирлууд болон төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн дарга гишүүдэд хэдхэн хүний нэр байнга явж байгаа нь анхаарал татав. Тухайлбал Гончиг сүрэнгийн Гамбат, Баавгай Насанбаяр, Баатар чулууны Инхтвя, Гүнсмаагийн Гэрэлмаа, Баяр сайхны Бурмаа, Сүхбаатарын Цэрмаа, Сүхбаатарын Долгормаа, Солонгос улсын иргэн Жан Ян Цик, агуу үндэстэн сонины эрхлэгт Цэндмаагийн нөхөр Төвшин Заяа, Насанбаярын нөхөр Шагдар сүрэнгийн Мөнхболд нарын нэрээр бүх төрийн бус байгууллагууд болон компаниуд нь байршиж байна. Тэд хоорондоо л нэр усаа байнга шахам шилжүүлж ижил төстэй компаниуд байгуулдаг. Улс даяар анхаарал татаад байгаа боловсролын яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Баавгай Насанбаярын нэрээр байгуулсан хэд хэдэн төрийн бус байгууллага нэг компани бий. Одоо энэ хатагтай өөрийгөө мөнтэй холбоогүй гэж зүтгэх шаардлагатай болсон. Учир нь дараах баримтуудыг хэрхэн нязаахыг харцгаая. Харин Насанбаяр дарга Монголын ихтэй сургуулиудын болон бага дунд боловсролын салбарт ямар гай тарьж байгааг дараах багш мэргэжилтнүүд ярьцгааж байна. Өнөөдөр хүүхдэд ямар ёс суртахуун олгох гэж байгаа юм бэ гэдгийг бид нар мэдэхгүй байна. Тийм ээ. Зөвхөн энэ нэрээр янз бүрийн юмыг одоо сургуульд бий болгож байна л да. Жишээлбэл та нар мэдж байгаа одоо энэ засгийн газар Зөв Монгол хүүхд гэдэг одоо тийм төслийг хэрэгжүүлж байгаа. Одоо энэ төслийн талаар бид нар бол боловсролын яамныхантай одоо тэр мэддэг чаддаг хүмүүстэй ярилцаж энэ Зөв Монгол хүүхд гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр энийг хэлдэг ярьдаг хүн байхгүй. Тэгсэн мөртлөө маш их мөнгө зарцуулагддаг юу хийдгийг ирсэн гэдэггүй. А зөвхөн энэ Зөв Монгол гэдэг хөтөлбөр бол өнөөдөр яаж явж байгаа нь биднэрт маш ойлгомжгүй. Ийм ойлгомжгүй юм явуулах хэрэггүй гэж байна. Хэрвээ тийм юм хэрэгтэй байгаа бол одоо тийм юм чухал гэж байгаа бол бүгдээрээ тэрийг мэдэх, тэрийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Энэ ган төмөр гэдэг хүн юу хийчээд өнөөдөр гайхуулаад байгаа юм бэ? Зөв Монгол хөтөлбөр гэж юу юм? Авиас гэж хөтөлбөр юу юм? Ном гэж хөтөлбөр юу юм? Бүгдийг ярмаар байна. Цөм хөтөлбөрийг ярмаар байна. Бид нар одоо цөм хөтөлбөрийг судлаад одоо дуусчихъя. Энэ яг ингээд тулаад үзэх юм бол энд үнэхээр одоо аимшигтай ажил явагдаж байна. Төрийн мөнгөөр тоглож байна. 10 жилийн хичээл одоо орж эхэлж байгаа байхгүй их сургуульд. 10 жилийн хичээл гэдэг чинь өөрөө хуулиараа энэ чинь үнэгүй боловсрал байхгүй. Ерөнхий боловсрал гэдэг чинь үнэгүй боловсрал. Гэтэл мөнгө төлөөдөө боловсрал эзэмсэх гэж байгаа үеийнүүд яаж яах вэ? Үнэгүй боловсралыг үнэтэй авч эхэлж байгаа байхгүй. Тэгээд бид нар энийг хайлаад одоо сургуулийн удирдууд хэлж байгаа л да. Бидний одоо сургуультныг унчлаа. Дээд боловсрол академик сургалт ч унаад 10 жилийн одоо энэ ерөнхий боловсролын сургалтын төвшөнд одоо сурвалжийн өрөө ирлээ гэхээр хэрвээ тэр оюутнуудад одоо ерөнхий боловсролын хичээл ороод байгаа бол багш нарын чинь буруу шүү дээ. Тэр багшийн чинь буруу шүү дээ. Багш руу буруугаж гэж байгаа юм. Гэхдээ багшууд тэнд академик төвшөнгөж одоо ормоор байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүүхдүүд нь өөрөө тэр одоо мэргэжлийг сонгоогүй тэр хичээл сонирхолгүй шал өөр мэргэжлийн чиглэлийн улсууд ороод ирэхээр тэр улсуудад шууд академик төвшний хичээл орох ямар ч боломжгүй учраас л одоо тэр өөрсөнд нь оюутныхаа төвшөнд нь тааруулаад 10 жилийн хичээлийг одоо сэргээж орж шүү дээ. Гэтэл одоо энэ чинь яг нөгөө үнэтэй боловсролыг өнгө болгоод эхэлж байгаа. Алдаатай байна гэдэг танд жишээ байна уу? Нотлох баримт байна уу? Даглал сайхан дэлгэрүүлээ ярилцъя л да. За одоо жишээлбэл 1-р анги иргэний боловсролын хичээлийн 2 3 4 5-ын өөрийн чинь төрүүн дээр ёс суртахууны асуудал явагддаг хичээлүүд нь энэ байж. За энэ дотор жишээлбэл хүүхдүүдийг ёс суртахуунтай болгох янз бүрийн одоо зорилгоор янз бүрийн текст ингээд бичсэн байгаа юм л да. Жишээлбэл үннээр явбал өхөр тэргээр туулааг үзнэ гэсэн. За энэ одоо ардын уламжлалтай юм үгийг энэ дээр яаж одоо гаргаж ийн вэ гэхээр нэг хүн үннээр явсараад өхөр тэргээр ингээд туулаа ингээд очиод арайад алчихсан байна. За ийм л ядуу текстүүд энэгээр дүүрсэн хаанаас хэн зохиосон юм бүү мэд
Энд бол тэгээ алдаа малдаа тэр агуулга мангуулгаас бүр замбраа байхгүй. Бид нар дээд боловсролыг яаж энэ оюутнууд чаглах юм бэ? Яаж мэрэгжилтэй бэлтгэх юм бэ гэхээр ерөнхийдөө одоо яанаас юу жилж юм хэр одоо бид нар мэрэгжилтэн бэлтгэхгүй. Бид нар бол боловсролтой хүн бэлтэнэ гэж байгаа байхгүй. Боловсролтой хүн. Яагаад тэгэхээр боловсролтой хүн бол дэлхийд гараад өөрийнхөө өссөн чиглэлээр одоо нарийн мэрэгжлийнхаа юм дахиад сураад ч юм цаашаа яваад ингээд ажиллая гэж. Ер нь бол дэлхийн нийтээр тийм хандлага байгаа. Гэхдээ Монголын хувьд энэ загварыг шууд буулгах гэхээр Монгол бол өөрөө цөөхөн хүн амтай. Ажлын байрны оронтой одоо ихэнх нь одоо эдийн засаг хууль одоо олон улсын харилцаагаар ингээд мэрэгжилтэн гараад ирвэл яг гол одоо ажлын байрууд дээр нарийн мэрэгжлийн ажлын байр дээр ямар улсууд ажиллах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэтэл энэ чинь Монгол улс өөрөө бодлогоороо Монгол улсын одоо боловсролын яам бодлогоор өөрөө бид нар ийм мэрэгжилтэн бэлтгэх ёстой гэдэг энийг одоо хатуу барьж одоо сайн одоо мэрэгжилтэн бэлтгэхгүйгээр зүгээр л хавгаар улсын бид нар дээд боловсрол олгож ингээл одоо хүн өссөн мэрэгчлэрээ сурна гээл одоо айл хөнгөн ч юм уу те одоо хэлээрээ ч юм уу эсвэл эдийн засаг одоо хуулиараа ч юм уу баахан мэрэгжилтэн бэлдээд байна л да. Гэтэл энэ ажлын байран дээр гараад бид нар гологдоод байна шүү дээ. Бид нар одоо өссөн өсгөл хүүхдүүд ерөнхий боловсролын хичээл заагаад ирэхээр чи эндээс ямар хүн одоо гарч ирэх үү? Тэгэхээр ажлын байранд бүр хуучин гологдож одоо гологдоод байгаа ус ч бүр дахиад гологдсон шүү дээ. Насан баяр нь өнөө ганц юм ажил хийсэн гэж би үзэхгүй бас. Би одоо олон удаа ажил хэрэг санал тавьсан. Би бичиг бичсэн. Монгол хэлээ одоо хөгжүүлэхэд ийм чухал асуудал байна. Уран зохиол одоо өчнөө чиглэлээр би бичиг явуулсан. Хариу өгөхгүй. Энэ чинь ард түмнийхөө төлөө ажиллаж байгаа шүү дээ. Эерэг сөрөг мэдээллийг тэгштгэх зорилгоор муунийг өмгөөлж магтаж ярих гишүүдээс нь яриа авахыг хүссэн ч үр дүн төдийл сайн гараагүй юм. Бидэнд байгаа мэдээллээр бол мууны урсгалыг Монголд хамгийн анхлан оруулж ирсэн хүн бол Япон улсын иргэн Мацумото сан. Энэ эрхэм Монголын улс төрчдийг өөрийн тал татдгаараа алдартай хэмээн түүний жолооч болон ойр дотн байсан нэгэн хүн мэдээлэл дамжуулсан. Гэвч их сурвалжаа хамгаалах эрхийнхээ дагуу бид түүний нэр усыг зарлахгүй байхаар шийдлээ. Мууны урсгалд манай улс төрчид олонний танил хүмүүс нилээд оролцсон бөгөөд хэн шагналавч хамаг зардлаа даалган өмнө солонгосоор зугаалсан талаарч дэлгэрэнгүй баримтыг гаргаж өгсөн билээ. Харин энэ удаа 2005 онд Элбэгдөржийн засгийн газрын урилгаар Сан Мён Мун гэргийн хамт Монголд альчилжээ. Түүний салархан дэмждэг монголчуудын урилгаар үлсэж ирээд Монголд одоо анх удаага өөрийнхөө үзэл бодлыг тайлбарлаж лекц уншиж байгаа. Энэ арга хэмжээнд бол энэ хүн бол яг олон удаа урт хугацааны олон арга хэмжээг олон улс тийм Америк, Солонгос, Япон зохион байгуулж ирсэн. Энэ олон арга хэмжээнд бол Монголын одоо төр зэсэгт ажиллаж өндөр алба бичижсэн хүмүүс улсын хурлын гишүүд бол өргөнөөр оролцож ирсэн. Энэхүү хөтөлбөрийн үеэр ертөнцийн сайхны их тайвны холбооны дарга Чон Хуан Квак, доктор Сан Мён болон энд хүрэлцэн ирсэн хүндэт зочдтой хүндэтгэл үзүүлсэн. Тус холбооны хүндэт шагнал болох Манлайл ба сайн засаглал одонгоор улсын хурлын гишүүн идэвхтэн Баярцаг нарыг шагналаа. Цензуургүй баг сонссон хүний сэтгэл сэртхийлгэм итгэхэд бэх нэгэн мэдээлэл олж сонслоо. Энэ бол муунийхний дахин төрүүлэх нэрээр хүнийг харанхуй шин амьдаар нь оршуулах ёслол. Хүнийг амьдаар нь оршуулна гэхээр миний юу санаад багтахгүй. Юу гэсэн үг вэ? Хүнийг амьдаар нь оршуулна. Тэр чинь чи бодоод үзэлтэй тий амьд хүн байлаа. Тэгээ амьд хүнийг чи одоо ингэж тий дахин төрөх ёстой. Чи дахин төрөх ёстой гэж хэлэнгүүтээ оршуулах ёслол үлдчихэж байгаа байхгүй. Чи өөр биеэрээ мэдрэг үчсэн толгой чинь бүр ингээд хүлээж авах аргагүй зүйл. 21 хоногийн сургалтанд сууж байхдаа энэ дахин төрөх ёслол гэдэгт нь оролцож ирсэн. Энэ нь Баянгол цусны нэрэ болдог. Харанхуй шүн дундын үед ийм айц харахад нухц нүх бэлтцсэн байдгийг. Тэгээд тэн дээр нь очиод тэгээд тэр чинь мөргөл зөргөл үлднэ. Тэгээд нэг нэгээр одоо ийм модон авсан шүү дээ. Тэгээд тухайн хүний биений цагаан даавн тухай үед ороод тэгээд тэр одоо модон тэр булшин дотор нь хийгээд хийчээд газарт ингэж оршуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр дээр нь одоо тэр хүнээр нь гэрээслийн бичвэлнэ. Яг чи өөрөө ингээд ерөөсөө өглөө гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр чи юу гэрээслэх ёстой, ээж авдаа юу хэлэх ёстой энэ бүгдийг биччихээ чи гэрээслээ бич.
одоо жирийн зөвхөлтэй гэж бодоод гэрээслээ гэж бичүүлж байна. Тэгээд тэр гэрээслээ чи хинээр уншуулмаар байна гэдгээ чи одоо тэнд чинь одоо бүтэн семинарын 40 хүүхэд байгаа штэ. Тэндээс сонгож уншуулдаг. Тэгэхээр одоо ингээд цагаан дааманд орогдоод тэр авсанд орсныхын дараа толгой дээр чинь чиний тэр сонгосон хүн чиний гэрээслийг уншина. Тэгээд хэдэн минутын дараа буцаад гаргаж аваад за одоо чи бол дахин шинээр дөрсөө одоо бол чи ингээд шинэ хөөн гэж хэлдэг. Ийм яслал байдیں۔ Бид энэ баримтын мөрөөр Төв аймгийн Батсүмрийн сангийн аж ахуй руу замд гарлаа. 4 метрийн хүнд ухсан нүхэн дотор тэр авсанд орсныхын дараа толгой дээр чинь чиний тэр сонгосон хүн чиний гэрээслийг уншина. Тэгээ дээрээс нь шороогоор цацаад булаад таглаад ингээд орчдөг. Одоо энэ уур таманд оршуулгын газар байр. Уусаа бүтцийн бизнес, юусаа сүмж биш гэж одоо хүний наймаа хийдэг, одоо дэлхийд айл болохгүй юм хийдэг. Цалингаас 30% сар болгон гамд одоо өгөөгүй салаач үзүүлэх юмстай. Ерөөсө бараг л хорчин юм яг ч манаас үнийг сонгосон юм. Чиний л хувь заяа, чиний л одоо бараг нүүл. Би одоо энэ ажлыг чинь уяа гэх юм уу? Дангуудаа орж байгаа юм шүү дээ. Тэгвэл жилээтэй. Ариун юм шудраг тий сайн сайхан гэр бүлийг байгуул чадна. Таан ямар юм байгаа вэ гэхээр Монгол ёс.